За энэ сах өдрийн мэндий. За хичээл 3 дахь хичээлийнхаа дасгалыг тайлбар хий. За эхний хичээлдэр бид нар гараа 3 байрлалд авсан байгаа тийм ээ. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ гараа мөрний хэмжээнд авна. Мөрс бол гарс бол. Энэ дээр чангадах хэрэггүй, ингэх хэрэггүй. За яа. Зүгээр гараа мөрний хэмжээнд ингээс суулгалаа. За нуруу цэг, толгой цэг, гар цэг. За тэгээд амьсгал авлаа. Гар дээшээ. Гар хамгийн дээдлээрээ одоошоо буулгалаа. Авлаа. Буулгалаа. Авлаа. Буулгалаа. Ингэж гар мар ингэж урагшаа ингэхгүй, толгой бүх хийхгүй, ингэж хийвэл болохгүй. Хитрхи дээшээ гидээгээд иж болохгүй. Яг цэг. Тэгээд чангадах юм байхгүй зүгээр сул. Дээшээ татахтаа хүчтэй. Дээшээ татлаа. Гарын хуруу сарваацсан байна. Доошоо буулгалаа. Хүчтэй доошоо буулгав. За өөдөөс нь харахад гар байрлал мөрний хэмжээнд гараас нь авлаа. Авлаа. Буулгалаа. Авлаа. Буулгалаа. Хүчтэй болгоно гэсэн үг. За тэгээд амьсгал авлаа. Гаргалаа. Амьсгал авлаа. Гаргалаа. Хамраараа аваад хамраараа гаргана. Ингэх үедээ хүчтэй амьсгал аваад гарын хуруу маш дээшээ байдгаар сарвана. Амьсгал авлаа зөвхөн энүүгээр авахгүй доогоор авахаа бид нар санаж байгаа тийм ээ. За энэ үлдлээ. За тэрний дараагийн дасгал болохоор яг энэ санийхын гараа ингэдэг дасгалаа хийснийхаа дараа бид нар өвдгөн дээрээс сөхрөө суудсан хүмүүсүүд мэ бүгдээрээ завлаад суув. За завлаад суухдаа ахар сүлээ арагш нь татаад суусныхаа дараа нуруугаа цэглээсэн. За энэ үед хэдүүлээ одоо хүрдэн дээр ажиллана гэсэн үг. За ахар сүлний төгсгөл умдаг яс буюу уртлын арцгны одоо арцг ясны уртлын хэсэг тийм ээ. Энэ хоёрын дунд бидний үүдэн хүрд гэж байгаа. Үндэс хүрд буюу үүдэн хүрд гэж байгаа. За тэгвэл тэр хүрдэн дээрээ бид нар анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн үг. За амьсгал авах үедээ арцгаа суллна, гүнзгий амьсгал авч байхад бид тэр агаар арцгаар тэлж байгаа тийм ээ. Тэр боломжийг нь олгож өгөх учраас суллна. Яг тэр үедээ бид нар үүдэн хүрд буюу үндэс хүрдэн дээрээ анхаарлаа тэндээ байлгана гэсэн үг. За тэгээд гүнзгий амьсгал авлаа. Яг үүдэн хүрдэн дээрээ төвлөрсөн хэвээрээ амьсгалаа гаргахдаа гэсэн аваа гаргана. Яг тэр үед бид нар аваа гаргаж ийн, мэдэрж ийн, амьсгал гаргаж ийн, яг тэр хүрдэн дээрээ байж ийн. Энд маш чухал төвлөрөлт явагдаж байгаа. За тийм учраас яг үүдэн хүрдэн дээр төвлөрж агаад энэ аваагаа гаргаад амьсгал гаргахдаа энэ аваагаа гаргана гэсэн үг. За тэгээд дараагийн хүрд маань хүүснээс 3 хуруу доош нь буюу энд байгаа цэг буюу энэ ууц нурууны уулзуурын гэсэн үг. Энэ хоёр цэгийн харалдаа биеийн дотор хэсэгт бидний үржихүйн хүрд буюу хүйсний одоо хүйн хүрд гэж би нэрлэдэг байгаа. Үржихүйн хүрд маань байрлаж байдаг. За тэгвэл хэдүүлээ анхаарлаа дараагийн хүрд болох үржихүйн хүрдэн дээрээ төвлөрөөд амьсгал авлаа. Амьсгал авч явахдаа хүрдэн дээр төвлөрлөө. Бүх үеэ суллаад агаар хөвлөгөөрөө дүүрээд булчингуудаа суллаад яг тэр хүрдэн дээр төвлөрж явахдаа гэд амьсгалаа гаргана. Маш аажихнаар амьсгалаа гаргана. Гаргаж явах үед гидснийхаа булчин чангалахгүй, шахахгүй нь шүү дээ. Тэгвэл энэ амьсгал байхгүй болно, агаар байхгүй болно, аваа гарахгүй болно. Суллаж өгнө гэсэн. За дараагийнх нь бидний
наран сүлжээ гэж нэрлэдэг байгаа. Энэ цанх гэдэг байгаа яг энэ цороо ийм хэсэг байдаг шүү дээ тийм ээ. Авирганы өрцний энд. За тэгвэл өрцнөөс яг энэ өрцнээс нэг дахиад нэг ийм 2 юм хуруу хэртэй газар маань бидний наран сүлжээ гэдэг хүрд маань байгаа. Энэ хүрдний харалтаа энэ ар нуруу энэ хоёрын дод завсар энэ биеийн дотор минь бидний наран сүлжээ гэдэг хүрд маань байгаа. За тэгээд амьсгалаа авлаа. Амьсгал авахад хэвлийгээ дүүртэл амьсгаа аваад анхаарал наран сүлжээн дээр төвлөрлөө. Амьсгалаа гаргалаа. Энэ аваа өөр амьсгал гарахад чөлөөтэй гарч байгаа. Бид нар ямар ч юм шахахгүй хурдан гарахгүй айж ухаан зүгээр л амьсгал нь өөр аяндаа ингээ гарна гэсэн. Тэр бид нар энэ хүрдэн дээр төвлөрөөд байна гэсэн. За дараагийнх нь зүрхэн хүрд тийм ээ. За амьсгал авлаа. Яг энэ зүрхний хүрдний харалтаа ард далны хоорондын завсар нуруунд дээр цэг буюу энэ хоёрын завсар биеийн дотор минь бидний зүрхэн хүрд байгаа. Дахиад амьсгалаа авлаа. Анхаарлаа төвлөрүүллээ. Гаргалаа. Хоолойн хүрд, мэлмийн хүрд, зулаан хүрд. За ингээд хүрднүүдээр явлаа. За эндээс зулаан хүрд буюу энэ зулаанаас нэг 10 см-ийн зайтай энэ хэсэг газрыг би оройн дэд хүрд гэж нэрлэсэн байгаа. Энэ хэсэг газраа бид нар яг энэний хэмжээтэйгээр бие ингээ эргэн тойронтой байгаагаар бүх мэдрэмжээрээ яг энэ дээр төвлөрөөд за тэгээд амьсгал авлаа. Амьсгал авахд ахар сүүлэн дээр амьсгал ирж байгаа тийм ээ. Төвлөрөлт явагдаж байгаа. За тэгээд амьсгалаа авлаа. Доороосоо дээшээ яваад яг энэ хүрдэн дээр ирлээ. Энэ дээр төвлөрсөн хэвээрээ амьсгалаа айж ухнаар гэсэн аваатайгаа гаргана. За тэрний дараагийнх нь толгой зудаан оройноос 50 см хэрэгтэй зайтай. За энд би очир дээд оройн хүрд гэж нэрлэж байгаа. Яг энэний хэмжээтэйгээр ингээд биеийнхаа эргэн тойронд байгаа энэ орчинг бүхлээр нь мэдэрнэ гэсэн үг. За амьсгал авлаа. Доороос эхлээд авна ахар сүүлгээд авж ийн. Орж байгаа амьсгалыг яах нь чөлөөтэй явуулсаар хагаад энэ хүрдэн дээр иртлээ. Амьсгалаа авлаа. Амьсгалаа гаргахтаа төвлөрсөн хэвээрээ биеийн яг энэ хэмжээтэйгээр биеийн бүх эргэн тойронд байгаа энерги гэрчмээ бүх юм орон зай бүгднгийн сайхан мэдэрч хагаад амьсгалаа гаргана. За энэ бидний хүрдтэйгээ ажиллах дасгал маань байгаа. За тэгээд угаасаа би нөгөө дасгал дээрээ тайлбар дээрээ бас хичээлийн тайлбар дээр энэ хүрднүүдийн талаар бас нэлээд ярьж өгөх байх гэж бодож байна. За тэгээд бид нар ташаанда, суганда, ард таланда, дараа нь гараа инглээ. Дараа нь бид нар хүрдэн дээр ажиллана. За энэ дотор бидний өнөөдрийн хичээл минь явагдаж байгаа. За 3 дахь хичээлийн минь нэг онцлог нь юу гэхээр бид нар мэдрэмжин дээр сэтгэлийн хөдлөл, бодол зохицлох гэдэг дээр ажиллаж байгаа тийм үү. Тэгвэл амьсгал авах үедээ бид нар сэтгэлийн хөдлөл гэдэг зүйлийг мэдрэх ёстой. За энд би өвдөд байна. Энд нэг юм өвдөд байна. Таны анхаарал энэ өвдөг рүү явах гээд байна уу? Анхаарал чинь амьсгал дээрээ буюу хүрдэн дээрээ буюу хаана вэ те? Тэр цэгэн дээрээ мэдэрч байгаа. Энд өвдөд байгаа боловч энийг суллаад тавилна. Анхаарал зөвхөн энд энергийн төв буюу эрчим гол хүрднүүд дээр төвлөрсөн байгаа. За тэгээд инээмсэглэн. Инээмсэглэх үед бидний цээж, энэ зүрхэн хүрд, энэ наран сүлжээ, энэ хүрднүүд дээр бид нар нэг гоё мэдрэмж мэдрэгддэг. Тэр мэдрэмжээ бид нар мэдэрнэ гэсэн үг. Инээмсэглэх үед энэ дээр мэдрэгдэж байгаа нэг сайхан таатай. Нэг их амар амгалан юм шиг, баяр хөөртэй юм шиг тэр сайхан мэдрэмжээ бид нар эндээ мэдэрнэ гэсэн үг. За тэгээд амьсгал аваад
тэр мэдрэмжээ инээмсэглэл тодруулсан тэр мэдрэмжээ мэдрээд амьсгал дээрээ төвлөрөөд өвдөж байгаа бүхнээ суллаад яг байгаа энерги сув гэж нэрлэдэг байгаа хүрдний сувган дээрээ байна гэсэн үг. Энэ дэр маш их төвлөрөлт явагдаж байгаа. Дээрээс нь сэтгэлийн хөдлөл орж ирэх үед тэр мэдрэмжүүд маань энэ биеийн эд эсүүд минь хөдөлгөөнд орж эхэлдэг байгаа. За хүрдэн дээр ажиллахад бидний мэдрэмж гэдэг байгаа инээмсэглсэн тэр гоё мэдрэмжээ хүрд болгон дээрээ мэдрэхийг хичээнэ. Хамгийн эхлээд хийж хахад энэ мэдрэмжийг одоо мэдэрч чадахгүй анхаарал өөр ирэхгүй л өвдөж байгаа юм дээр төвлөрөөд ингээд сарнаад байдаг. Зүгээр санаа зовдгоо. Энийг байнгын хийгээд тахлаар аяндаа сурчдаг. Тийм учраас өдөр болгон хийгээрэй. За тэгээд асуух зүйл байвал хичээл дээр ярилццгаая. За баярлалаа.